За гэр бүлийн хүчирхийллийн асуудал бол үнэхээр манай нийгэмд тулгамдсан асуудал болж байна л да. Энэ гинт өнөөдөр гараад ирсэн асуудал биш. Олон жил одоо урхаг болцсон ийм асуудал. Энийг харин зөвхөн бодлогын төвшөнд гаргаж ирж шийдлээ олж байгаа цаг үе нь бол яг давхцаж байгаа. Энэ хууль эрхцэн шинжилгээний цаг үетэй давхцаж байгаагаар бас онцлог байгаамаа. Та бүхэн санаж байгаа өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхийлөгч 3 сарын 8-д одоо олон нийтэд хандаж тэрмэс байгууллагатай уулзахдаа гэр бүлийн хүчирхийлэл бол одоо үнэхээр манайд бас хамшигын хэмжээнд хүрчлээ. Энэнд тодорхой хэмжээгээр тодорхой ажил хийх цаг нь болжээ гэж уриалга гаргасан байгаа. За ингээд хууль зүйн яам бол үнэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үндсэн чиглэлтэй бодлого барьдаг яамны хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бол нэлээд том зорилт болгож ажиллаж байгаа. Байна төслөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмдэглэсэн танд оролцох уу? Байна сонсож байгаа танд оролцох уу? За. 107 гэсэн дугаар дуудлага ирснээр толгойд руу явж байна. Дуудлага өгсөн газар дээр ирээд байна л та. Хоёр хүүхдүүд харж ирсэн. Чи юм уу хүнж жагаад ирж байгаа үстэй шууд босч ирэх намайг цогч байгаа. Тэгээд тэндээс манай дүүгээс саатуулах юм ширж авч гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь болохоор өөрөөр хэлбэл одоо гудамжинд хоёр одоо танихгүй эрэгтэй хүн зур зохиод авахар гэмтэрэг болдог. Гэр дотроо өөрийнхөө одоо хамгийн дотныхоо хүнд зодуулахад энэ бол зөвхөн захиргааны зөрчил мэтээр авч үздэг. Ийм ялгаатай байдал нь өөрөө хүний эрхийг зөрчсөн явдал болж байгаа. 3 асуудлаа бичсэн юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 оноос батлагдсан өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ хууль маань хэрэгжиж ирсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл бол өөрөө ерөөсөө буурахгүй байгаа. Харин ч сүүлийн үед бол гэр бүлийн хүчирхийлэл маань нэлээд одоо томоохон гэмт хэргийн чанартай, нийгмийг цочроосон, ялангуяа одоо хүүхдийн эсрэг, одоо эмэгтэйчүүдийн эсрэг томоохон гэмт хэрэг болж юм өсөх хандлагатай байгаа. Ер нь өдөрт бол 107 гэсэн дугаард хэрэгжнээ дуудлага хийж байна. За яг өдрийнхөө ачаал үнэтэйсээ болоод ачаалаасаа хамаараад янз бүр байна л да. Дунджаар нэг 15 6 орчим яг зөвлөгөө чиглэл авъя, үйлчлэгээ авъя. Энд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгтэй байна. Намайг ирсээр аваач туслаач гэсэн тийм дуудлага мэдээлэлүүд бол нэлээдгүй байна. Ерөнхийдөө гол дуудлагын маань гол зүйл нь бол гэр бүлийн хүчирхийлэл байгаа. Манай энэ дутан дээр одоогийн байдлаар бол нийт 104 зөвлөгөө мэдээллийг ингээд одоогийн байдлаар өгсөн байна л да. Тэгэхээр дуудлагын гол агуулга нь юу вэ гэхээр одоо би гэр бүлийн хүчирхийлэл төртөд байна. Маш олон жилийн хугацаанд би гэр бүлийн хүчирхийлэл дарамтнд байсан. Яах учраа мэдэхгүй байна. Ингээд хандж байна. Танад харин юм утгаар гарч ирсэн нь бидэндс нэлээдгүй бас хэрэгтэй ач тустай юм болж байна гэж иргэдээс бас ярьж байна л да. Тэгээд яг бид 107 утсаар одоо шаардлагатай тусламжуулалтыг үзүүлэхийн тулд өөрчлөлөгчөөс за та маань шаардлагатай бол манай хамгаалах байранд ирж байрлаж болох талаар бас хэлдэг. Тийм үү би ийм байдал бэртэлтэй гэмтэлтэй ийм байх юм бол шүүхэн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр бас үзүүлж болно. Энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь болохоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй захиргааны зөрчил байхаар хуульчилсан байдаг. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн тийм зөрчил ерөөсөө огтосоо зааж өгөөгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд энийг захиргааны хариуцлагын тухай хуулийн заасан танхаарах гэдэг зөрчилд хариуцлага хүлээлгэж ирсэн юм. Тэгэхээр үзэгчдээ шөнийн 9 цаг 44 минут болж байна. Тэгээд манай цагдаагийн ажилчид 107 гэсэн дугаард дуудлага ирснээр толгойд руу явж байна. Танаас нэг зүйл асууя. Энд яг ямар дуудлагаар явж байгаа одоо? Сая одоо 21 цаг 26 минутанд толгойд нэг эмэгтэй уцтаад сая одоо гэртээ үжил манай нөхөр гаднаас ортогоор орж ирээд одоо хүүхдүүд байжсэн тэрний зэрэг одоо зогтоод ингээд ногоц цосночтой нолчлоо өшөө ирж авраараа гэсэн дуудлага ирсэн л дээ. Дуудлагын дагуу цагдаагийн албаагчтай бид бүхэн бас ашиг ирлээ. Тэгээ мэдүү удаа дараа ингэж нөхөрчаагсан тавьж ингэж. Гүү удаа дараа шилтэ анх удаагаа л ингэж байгаа. Яг шилтгаан нь бол мэдээж арих uuсан тий. Шилтгаан маань нөхөр өглөө юу яасан байхгүй юу? Төмөр замд ажилтээ. Өглөө хичээлтэйгээд яваад төмөр замхан нийлээд арих уусан билээ л дээ. Тэгээд унтаж босч ирээд ирүүл босч ирээд намайг
Одоо манай 2 3 одоо баг нь ялхал да. Баг нь бол мэдхгүй 2 хүүхдүүд харж ирсэн. Чи юм уу хүнтэй жагаад ирж байгаа үстэй шууд босч ирээ намайг цогч байгаа байхгүй. Өнөө хүртэл энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал маань гэмт хэрэг байгаагүй юм. Өөрөөр хэлбэл одоо гудамжинд 2 одоо танихгүй эрэгтэй хүн зөөр зохиод авахар гэмт хэрэг болдог. Гэрийн хаалганы цаана нөхөр нэхнэрээ юм уу хүүхдээ зохиод авахар гэмт хэрэг болдог. Ийм бурангуй маягийн ийм тогтолцоо өнөө хүртэл хууль эрх зүйн орчинд байсныг өөрчлөөд энэ гэмт хэрэг үйлдэ энэ бол та эхнэрээ ч вэ хүүхдээ ч вэ ээж аваагаа ч вэ гар хүрсэн л уучлаарай энэ бол гэмт хэрэгэ гэсэн энэ ойлголт бол энэ хуулиар нэгдүгээрт нь орж иж байгаа. За энэ хууль маань удахгүй батлагдаад явах юм бол ингэ хэрэгж явна. Хоёрдугаарт энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль гэж 2005 онд батлагдсан хууль байгаа. За энэ хууль бол 10 жил хэрэгжсэн чухал хууль боловч бас өнөөгийнхөө нийгмийн хэрэгцээ шаардлага бол бас төдийлөн хангаж чадахгүй байгаа. Ялангуяа энэ хохирч хамгааллын асуудал, үдсэн сэргийлэх асуудал, төрийн байгууллагуудын уялдаа холбооны асуудал бол энэ хууль дээр сайн шийдэгдэж чадаагүй. Энийг бид нар бас босронгуй сайжруулах болох тал дээр ажиллаад мөн улсын хурлд бас шинжилсэн хариулгыг өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ шийдвэр гаргах байгууллага улсын хурл маань эдгээр хуулиудыг ойрын хугацаанд батлаад өгөх юм бол эрх зүйн орчныхаа хувьд бол тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарах юм. За шинжилгээ засгийн газрын хүрээд одоо цагдаагийн байгууллагын бүтц дотор гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх нэгжийг байгуулах ажлын заасны дагуу одоо цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар нийслэлийн цагдаагийн газрын нийт хэв журам хамгаалах газрын бүтц дотор гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 2014 онд одоо хууль зүйн яамнаас тухайн үед ажиллаж байсан нийслэлийн цагдаагийн газрын хүүхд хамгаалалт хаягдах төвийн байрыг одоо өөрчлөн засварлах урсгал зардлын санхүүжилтийг шийдснээр өнөөдөр одоо нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид төр хамгаалах байрыг одоо нээж ажилуулад байна. За Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн төр хамгаалах байр одоо хуучин нар бол нийслэлийн цагдаагийн газрын хүүхд хамгаалалт хаягдах төвийн байрыг хууль зүйн яамнаас гаргах одоо санхүүжилт гаргаж засварлаад одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хөрсөн хохирчдыг хамгаалж тэдний одоо сэтгэл зүйн болон хууль эрх зүйн тусцаа дэмжлэг зөвлөгөөх тийм төв болгон ажиллаулж байгаа. Өнөөдрийн байдлаар тус төр хамгаалах байраар одоо 120 гэр бүлийн 169 иргэн одоо 1-ээс 30 хоног хүртэл хамгаалагдаад одоо дараагийн шатны байгууллага юу хүчирхийллийн үндэсний төв хорооны хамтарсан баг мөн эмнэлэгт хүчилсэн нэгцгийн үйлчлэгээний төвөд хүрэгдсэн баг. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өрсөж байгаа хүмүүс маань ямар нэгэн бүртгэлд хамаардаггүй зөвхөн цагдаагийн ажил мэт хардаг. Тэгвэл шинэ хуулийн хүрээнд бол маш олон одоо оролцогчид бол энэ хуулийг хэрэгжүүлэхэд оролцсон. Жишээлх юм бол өрхийн эмч, за сургуулийн багш нар ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэж үзэж байгаа бол нэг цагдаагийн газарт мэдэгдэх үүрэгтэй. За манай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулсан нэгцгийн үйлчилгээний төв нь 2009 оны 19 сарын 25-нд анх нээгдэж үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Жилд бол манайх хар 240-оос 250 хүн үйлчлүүлсэн байдаг. Яг одоогийн байдлаар бол манад 248 хүн хандаад байна. Хүмүүс чинь голдуу манай энэ шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн нэгцгийн үйлчлэгээний төвд хандах голдуу тийм хүмүүс ирдэг. Яагаад гэвэл манайх чинь нөгөө шинжээ чимчнэр гэмтлийнхаа зэргийг тогтоолгоно. Цаашаа тэгээд доороо манай жижүүр цагдаатай тэгээд цагдаагаар хамгаалуулдаг учраас дээрээс манад голдуу хандаж ирэх юм төлөвтэй ажиглагдаж байдгийг. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг бол ганц мэрэгчлэлтэн бол дангаараа асуудалд ажиллаад үр дүнд хүрдэггүй. Тэгээд энэ хамтарсан багт бол хамтын ажиллагаа төрийн байгууллагуудын бас хамтын ажиллагааны уялдаа холбоо бол сайжирдаг. Гэр бүлдээ байнгын дайц төгшүүр өрнүүлдэг, гаргадаг, айц төгшүүртэй байдалд байлгадаг ийм тийм одоо кейсүүд байгаа. Гэр бүлийн таамжгүй харьцанаас хэн нэгнийгээ хардталтаар бас нэгээс нэг жоохон арх олгоод ирэхтний хашаах маягаар тэг цагдаагийн байгууллага айлгчи тэгвэл арх уухгүй байх гэсэн бодол санаатай цагдаагийн байгууллага ханддаг л да. Энэ дээр нь бол очсон цагдаагийн албаагч нөхцөл байдлын үнэлгээ хийж хагаад
асуудыг шийднэ. За өнөөдөр бид нар энд хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд зан үйлийг өөрчлөх сургалтыг олон нийт цагдаагийн хамтдын ажиллагааны төв, хүчирхийлэл эсрэг үндэсний төв, эрчүүд эрүүл гэр бүл төв, төрөмс байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тэгээ одоо бол 5 дахь удаагийн сургалтууд явж байна. Ямар нэгэн асуудал бэрхшээлийг шийдвэрлэхдээ ямар нэгэн арга, ямар нэгэн байдлаар тэрийг шийдвэрлэх гэж оролцсон. Би бас аль зэрэг өөрөө хичээсэн. Тийм зорилтоо хичээсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ? Гэр бүлд үүсдэг маргаан зөрчил асуудлуудыг хэрхэн бас шийдвэрлэж болох вэ? Шийдвэрлэх ямар аргууд, эерэг аргууд байд юм бэ гэдэгт суралцах энэ аргуудыг хамтран одоо ярилцах, бие биенийхээ туршлагыг хуваалцах юм зорилготой бүлгийн сургалт явагдаж байгаа. За бүлгийн сургалт маань бол хаалттай нээлттэй гэсэн хэлбэрүүдээр явагдаж байгаа. Хүн болгон өөр өөрийн харин шинтэй өөрөө ингэсэн бүр нөгөө багасаа сурцсан заншил зуршилтай болсон. Эхлээд нөгөө хүн болвол үйлдэл болгоод үйлдэлээ те дараа нь зуршил болгоод зуршлаа тэр хүн маань яг зан чанар шиг болтол өөр юмсэлд тавцсан. Тэгэл бүх асуудлыг зоддог, хэрэлдэг, маргалддаг арх уу гаргаар шийдээ сурцсан байдаг. Одоо байгаа байдал маань эргээд ямар үр дүнд, ямар урдаа урт хүргээд байгаа юм бэ? Тэгвэл өөр энийг шийдвэрлэх аргууд бас байж болдгийм байна гэдгийг олж харахад чиглэсэн юм сургалтууд явагдаж байгаа. Би энд орж ирээд энэ сургалтанд хамрагдсанараа өөртөө байгаа зөндөө олон асуудлыг би эндээс харлаа шүү дээ. Тэгээ би тодорхойлцоод одоо би өөрөө хэрэгжүүлэх гэж байж шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хэрэгж бай, зөрчилж бай энэ маань бол өөрөө нэлээд онцлог асуудал юм байна. Ягаад гэвэл ахуй хүрээнд үйлдэгддэг. Үндсэн хуулийн зааснаар бол хүний орон байр гэр орон нь бол халдшгүй байхаар заасан байдаг. Тэгэхээр гэр орондоо халдшгүй байгаа гэдэг энэ нэг тодорхой нэг юм гэр орныхын хүрээнд хуулиар хоригдуулсан хүнийг одоо зодож нүдэх тэр хүчирхийллийн үйлдэл хийгээд байгаа үйлдэлийг яаж зогсоох вэ гэдээ хоёр талаас юм хуулийн зохицуулт зайлшгүй шаардж байгаа юм байна. Нэг талаас хамгаалцсан гэр оронд нь халдшгүй байхыг хамгаалцсан. Нөгөө талаас нь тэр халдшгүй байдалд нь халдаад тэр үйлдэлийн таслан зогсоох тийм зайлшгүй шаардлага байгаа учраас энийг процесстэй болгоод зохицуулъя гэсэн нэг асуудал байж байгаа. Үнэхээр одоо яг практик төвшөндөө бодит төвшөндөө бид бодиттой ажил хийх хэрэгтэй байна. Ялангуяа хохирогч хамгаал энэ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь хамгийн одоо ихэнх тохиолдолд эмзэг, эмэгтэйчүүд, охтууд, хүүхдүүд эсвэл ахмад наснууд, өндөр наснууд байдаг. Тэгэхээр энэ хохирогчийг хамгаалах асуудал бол өнөөг хүртэл дандаа төрийн бас байгууллагын нуруунд дээр байсан. Ууг нь бол төр иргэнэ хамгаалах хэрэгтэй үндсэн хуулиар. Төрийн үндсэн үүрэг энэ төрийн төсөв маань иргэнэ хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр энэ төрийн үндсэн үүргийг бид нар биелүүлэхийн тулд хууль зүйн яамны зүгээс цагдаатай хамтраад энэ хохирогчдод туслах, энэ тогтолцоо бүрдүүлэх талаар тодорхой алхам хийгээ явж байна. Та бүхэн мэдж байгаа нь хамгаалах байр, ангууд одоо төрийн хамгаалах байрыг одоо энэ оны 4 сард байгуулсан байгаа цагдаагийн дэргэд. За энэ хамгаалах байрд одоо байгуулагдсанаас хойш нийтдээ 400 гаруй хохирогчдод үйлчлээд тодорхой хэмжээний үйлчлэг үзүүлээд эхэлж байна. За энэ маань зөвхөн одоо хамгаалах гэдэг маань нэг 4 хааны дунд цагдаа хориод хамгаалахаас гадна сэтгэл зүйн одоо нийгмийн гэх мэтлэн зохицуулчилгээг тухайн хохирогчдод үзүүлж цааш нь одоо нийгмийн халамжийн үйлчлэгэнд нь хамруулах гэх мэтлэн ийм үйлчлэгийг хийж байгаа юм л да. Дараагийн асуудал нь болохоор энэ өнгөрсөн хугацааны практик энэ судалгаа юмнаас харж байхад бол энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь ердөө нэг хэдэн цагдаагийн ажил эсвэл нэг нийгмийн ажилтны үүрэг мэтэр ойлгож ирсэн байгаа. Тэгэхээр энийг энэ хуулиар шинэ хуулийн төслөөр болохоор энэ бол нэлээд олон салбарын хоорондын нэлээд тийм өргөн хүрээний асуудал юм байна. Зөвхөн цагдаа нийгмийн ажилтаа хоёр хөөцөлтөд байх ёсгүй юм байна. Хууль зүйн яамны зүгээс бас цогц байдлаар тодорхой арга хэмжээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тасан зохицох арга хэмжээ нэг жилийн хугацаанд бол бас чамгүй арга хэмжээ авж байна. Тэгтээ хийх юм их байна уу? Одоо бидний урд хийх юм их байна. Үнэхээр энэ хүчирхийлэл бол зогсохгүй байна. Боловсролынхан, эмнэлгийнхэн, прокурорынхан, одоо хүүхдийн байгууллагынхан, гэр бүлийн асуудал эрхэлдэг байгууллагынхан энэ бүхний хамтын ажиллагааг энэ уялдуулж иж иргэд маань, төрийн бас байгууллагууд маань өөрсдөө бас нэлээд хувь нэмэр хүчин зүтгэлээ оруулах хэрэгтэй байна л да. Ялангуяа иргэд, ялангуяа залуучууд маань аливаа асуудлыг хүчирхийллээр үлддэг биш, хүчирхийллээр шийдвэрлэдэг биш. Мөн охтууд маань нэг гар хүрсэн л бол тэ энэ бол дараагийн олон гар хүрэлтийн эхлэл байдаг юм шүү. Ингээд эхэн дээр нь зогсоох хэрэгтэй гэдэг ийм одоо хандлагыг л
багасаа суудаг тийм л одоо ийм соёлыг бий болох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд бас нэлээд одоо хууль зүйн яамны зүгээс бусад төрөөс байгууллагатай хамтраад нэлээд нийгэмд их тавьсны хүчинд иргэд маань нэлээд ойлгоод соёлголтой болж эхэллээ. Ах トゥ хамаатан сада ихчийнхаа дүүгийнхаа өмнөөс бас одоо манай одоо энэ ихч одоо ингээ байнгын гэр бүлийн хүчирхийлэлд ингээ өртөөд байдаг юм аа. Энэ тал дээр арга хэмжээ авч өгөөч. Өөрөө хаана хандхаа мэдэхгүй байна. Цагдаа хандах юм бол одоо тэр үнд бас аюултай эрсдэлтэй байна. Би өмнөөс нь бас ярьж байна гэсэн тийм зүйлүүд бас яригдж байгаа. Түр хамгаалах байранд өргөдөн ирсэн үйлчлүүлэгчтэй уулзах тухайн иргэдийн нөхцөл байдлыг бол эрсдлийн үнэлгээ хийгээд эрсдлийн үнэлгээний төвшингийнхэн дагуу дараагийн шатны байгууллагуудад бол холбон цуучилдаг. Үүн дээр одоо урт удаан хугацаагаар хамгаалах шаардлагатай бол хүчирхийлээс үндэсний түр байранд мөн гэмтэл бэртэл тэр талаар мэдгдсэн тохиолдолд одоо эмнэлэгч түшгэлсэн нэгцгийн үйлчлэгээнүүдэд иргэдийг шилжүүлэх гэж байгаа. Одоо нийслэлийн цагдаагийн түр хамгаалах байрнаас ирээд байна. Тэгээд чи өнөөдөр одоо гэр бүлийнхээ үнийг одоо эхнэрээ зодож хүүхдүүдийнхээ дэргээ зодож нэлээд гэмтэл учруулж ийм асуудал болсон. Энэ дуудлагаар одоо цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирээд бид энэ мэдээллийн дагуу ажиллаа сая танаа гэрээр ороод ирлээ. Тэгээд одоо харахад бол чи ингээд нэг тийм согтуу биш үү шүү дээ. Одоо үеэр бол би ч юм бол согтуу гэж одоо баг хэлэх юм болохгүй. Одоо яагаад ийм асуудлын тариад гэр бүлийнхээ одоо гişүү эхнэрээ одоо ингээд хүчирхийлээд хүүхдүүдийнхээ дэргээд тэгээд одоо бүх цус нүчтэй танаа гэрээр нэг цус ингэц байж дээ. Энэ юу толбот. Би зүгээр бас өнөө өглөө зүгээр бас байгууллагын бас нэг аймаг болоод өглөө жоох утсан. Тэгээд өдөр би 2 цаг хатад гэртээ дуудаад гисэн. Унж байгаа сайн босоод ирсэн чинь бас эхнэр бас жоох арх утсан. Тэгээд би чи яагаад ер нь хөртөө гарч ярих вэ чи 3 хүүхэд харж иж. Тэгээд би тэгсэн утсан чи манай баг чинь өсөж жоох юм чи 3 сартай хүүхэд. Ийм жоох хүүхэд чи арх тасуу гэсэн чи бас жоох өөдөөс жоох янз янз ярьсан байхгүй байна. Чиний хүүхдүүдийг би тэгж хийж байна. Би өсөх халаатай юм болтой юм гэдэг. Тэгээ хамгийн баг хүүхдийн жоох орноос баацсан байхгүй. Тэгээ би уулаад хоёр цогцсон. Хүчирхийллийг бид нар зөвхөн бие махбодын гэж ойлгоод байдаг. Бие махбод маш олон хэлбэрийн байдаг. Сэтгэл санааны, эд хөрөнгийн, эд материалын мөн одоо ингээ бие махбодын гэсэн ийм одоо юу байдаг хүчирхийллийн хэлбэрүүд байдаг. Зөвхөн одоо зодож нүдснээр хүчирхийллийг хохирогч болдгоо. Одоо байнгын сэтгэл зүйн дарамтд байх, байнгын айц үзтэй байх, тэгсэн мөртлөө одоо бид нь одоо нэмэлтжүүлэх бол энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Эсвэл одоо мөнгө төгрөгтэй санхүүгийн хувьд нь бол байнгын одоо хязгаартай байх, байнгын дарамтд байх нь бол бас хүчирхийллийн нэг хэлбэр байдаг. Ер нь монголчууд бид цөөхүүлээ 3 саяхан хүн амтай энэ улс орны хүн болгон хүчирхийллүүгээр асуудлыг шийдэх бүрэн боломж байдаг шүү. Би чадахгүй нэ. За болсоо. Хэрхэн үндэс сонсогчдоо иргэн таныг хамгаалах утас 12-22. Ямар орой ирэх юм? Живчгийн бэлтгэл оройтой од тэгээд нэг л болтгүй дахин тавд. Чамайг мэдхгүй хэн бийсэн? Хаагур завхаарсан. Би чи жүжигээ бэлдсэн. Чи жүжигээ бэлдсэн үү? Чи Тамирантайгаа яасан? Хөө. Би чамайг тэр Тамирантай яасан чи би мэдчих мэдүү. Чамайг дахиад гэх юм бол чи би тайлбар мэдүү.